бага боловсролыг их хэлний чадамжтай бүтээлч сурах арга барилтай Монгол хүүхэд төлөвшөг үе гэж хөгжүүлнэ гэж төрийн бодлоготой заасан. Яг энэ нь хөтөлбөрийн болоод бүх зүйлийн зорилго болоо явж байгаа. Лозунг юм шүү дээ манай. Үндсэн бодлого. Тэгэхээр энэ бол анхудаага Монгол хүүхэд болгоод төлөвшүүлнэ гэдэг энэ зорилго бол төрийн бодлоготой ороод бүх хөтөлбөртөө шингээ явж байгаа. Тэгээ яг энтэй ижилхэн миний 3 хүүхэд Монгол хүүхэд. Миний 3 хүүхэд нөхцөл байдлын хувьд ийм үед бол ялангуяа энэ фэйсбүүкийн бүхий зүйл орчин одоо сургуулийн анги болгон л баг хүүхэд болгон ангийн бүлгийн фэйсбүүк, эцэг эхчүүдийн фэйсбүүк гэдэг ингээд энэ явж байгаа үед бол энийг мэдхгүй тустай ангид явна гэж байхгүй. Тэгээ тэр дундаа би үнэхээр эмзэглэж одоо ярахаар одоо ингээд сэтгэл өвддөг гол зүйл юу гэхээр хүүхдүүдийн хувьд бол ээжигээ тэгж ээж нь бол ямар ч хүний хүүхдийн ээж бол одоо хамгийн сэгсэрч гэсэн ээж минь сэнхэж гэсэн гэрмэн гэдэг ийм л зүйл байгаа шүү. Тэгэхээр миний хүүхдүүдийг хэвлэлийн багварл хийгээд сэтгүүл одоо олон нийтэд мэдээлэл өгтөө. Энэ насан баярын хүүхдүүд бол чөтгөрийн хүүхдүүдээ гэж энэ хүн те 14 оны 2 сарын 24-нд хэлж байгаа. Би энэ ажлыг хийн гэж үнэхээр зүтгэн яван эцсийн дүндээ миний хүүхдүүд ийм болж хувирахаар би яах вэ гэж бодож хамгийн хэцүү тайвшрахад хэцүү энэ олон гүтгэлэг энэ олон дормжилт тундаас тайвшрахад хэцүү тавчрахад хэцүү үе энэ л байсан. Тэгэхээр эцэгчүүдийн хувьд бол бүгдээ л мэдж байгаа. Гэхдээ би энэ хороо дээр өрсөн цор ганц ойр ганц хүн биш учраас миний эцэг ихэд ч хүнд байдаг юм байна. Миний өр хөвч хүнд байдаг юм байна. Тэгээд бүр ингэж буруу номтон бузар юм гэж намайг хэлж байгаа. Дээр нь чөтгөрийн хүүхдүүд гэж хэлж байгааг мэдээндээ уруулаад гаргаж байгаа телевизэн тэрийг мэдээ болгоод тавьж байгаа сэтгүүлч байна. Тэг үнэхээр энэ ёс зүйн гэдэг зүйл алдагдсан. Энэ бүхэл зүйлд бол би үнэхээр ингэх тусам Монгол улс хүүхдээ боловсролоор дамжуулж өөртөө ихтэй шийдвэр гаргах чадвартай ямар нэгэн зүйлийг ялгаж салгаж шинжин судалдаг үнэхээр баталгаатай нотлохотой зүйл дээр өөр өөрийн шийдвэр гаргадаг ийм хүнийг л бэлтгэх гэж энэ Монголын боловсролын чанарын шинжилгээний нийтлэл зорж байгаа.